За бүр компьютер унтрах. За. The outline of these stories was familiar throughout the archis Greek archaea Archaic. Archaic гэж байна. За. Archaic Greek speaking worlds along with many variations. За. Variations. За. Гадна талд гэнэ үү? Outline гэдэг чинь ерөнхий дүр зураг гэсэн үг те. Ерөнхий одоо ингээд outline гэж чинь гаднах зурааснууд нь гэсэн үг шүү дээ. Тэр ерөнхий юм дүрсэн гэх үү те. Тиймэрхүү утгатай байгаа. За. За. Эдгээр түүхүүдийн одоо ерөнхийдөө гэж үү? Тэг ерөнхий санаа ч юм уу те. Ерөнхий загвар нь За. За. Эдгээр түүхүүдийн ерөнхий загвар нь тийм танил throughout гэдэг юу? Throughout гэхэр чинь одоо дундуур нефт ч юм уу те. Яг монголоор яг юу гэж хэлэх юм бол throughout дундуур нефт гарсан. За. Бүхэлдээ ч юм. Archaic гэдэг нь болохоор дээр үеийн грек хэлж байна уу? Юу гэж юм? Туршид гэж юм заяа. Throughout гэдэг нь туршид. Туршид. За. За, туршид яг болох юм. Яг энэ. За. Archaic гэдэг чинь эртний гэсэн үг те. За. Эртний грекийн Greek speaking world шүү дээ. Тийм. Грекээр ярьдаг ертөнцийн ертөнцид одоо тэр аяараа одоо нефт турш одоо танилаа. Тийм нөгөө энэ түүхийн дүрслэл нь бол грек даяараа бол мэддэм биш үү? За. Along with ганцаараа гинөө. Олон вариантууд along гэдэг чинь хамт гэсэн үг те. Олон вариантууд нь хамт одоо грекээр ярьдаг ертөнц гэдэг тайлбарлаад байгаа юм. Одоо энэ сторинууд нь ингээд фамильяр байсан гэдгийг ярьж байгаа шүү дээ. Тийм. Subject нь яг юу юм бэ гэж юу? Story баха. Stories-оо ярьж байгаа. За тэгээд along with гэхээр хамтдаа variations гэхээр чинь одоо өөр төрлүүд гэсэн үг те. Хувилбарууд гэсэн үг те. За ерөнхий ойлгомжтой. Олон хувилбарууд нь одоо хамтдаа л тэр одоо грекээр ярьдаг ертөнцид танилал байсан юм байна тийм үү? Яг энэ таслаас хойших нь ингээд юм жоохон нэмэлт маягаар орж ирээд байна шүү дээ. Энэ ингээд ерөнхий дүр зураг нь болохоор грекийн ертөнцид танигдсан байсан. Тэгээд бас өөр хувилбарууд байсан л гэсэн ерөнхийдөө бол. Нэг юм тайлбарлаагүй юм байна тий. Тийм. Олон түүхүүд байдгаа гэж юм шүү тий. Грекээр ярьдаг ертөнцүүдэд ийм танил ийм түүхүүд байдаг. Тэгээд тэр нь болохоор амар олон байд юм байна тийм үү? За. We know about many of them from quotations гэнэ. Quotations in summaries of lost text such as the Kypria гэх юм болов. За. Kypria, the Little Iliad and the Aesopus гэнэ. За яг уу. Aesopus, all non-Homeric epics about Trojan legends. За энэ болохоор дандаа нэг
зохиолуудын нэрнүүд яваад байна те. Бид нар мэддэг гээ тэдгээрийн тэдгээрийн хинхийг нь мэддэг. За quotations гэж quote гэдэг штэ. Quote гэдэг нөгөө нэг ишлэл. Иш татсан юмнууд л гэж тэр нь бол ишлэлүүд ч юм. Ишлэлүүд болон нэгтгэн дүгнэлт байхгүй. Summary гэдэг чинь юу лээ? Хураангуйлал те. Хураангуйлал of lost texts. За одоо тэдэр ишлэл болон тэр хураангуйлал алдагдсан текстийн юу вэ? Ишлэл болон хураангуйллын алдагдсан текст. Үгүй ээ, алдагдсан текстийн хураангуйлал тий. Алдагдсан бичвэрийн хураангуйлал. Алдагдсан бичвэрийн ишлэл болон хураангуйллын олонхыг нь мэддэг. Хоёр л ямиг яриад байна заяа. Энэ and гэдэг. Quotation гэдэг нь нэг summaries of lost texts гэдэг нь бас нэг ихгүй юу? Ийм хоёр л юмны тухай яриад. Бид нар одоо тэднэрийг гэдэг чинь энэ саяны нөгөө нэг сторинуудаа л яриад байгаа шүү дээ. Яаж мэддэг вэ гэхээр гэдэг юм дээр ярьж штэ. Бид нар тэдний олонхын тухай мэднэ. Юунаас мэддэм бэ гэхээр энэ ишлэлүүд болон алдагдсан текстийн хураангуйллууд гэж байна штэ. Яг бид нар текст нь байхгүй ч гэсэн хураангуйлсан юмнууд байгаа. За энийг ингээд ойлгосон те. Тэгэнгүүт одоо энийг ярьж байгаа хгүй. Such as тэд нар нь одоо юу юм бэ гэхээр тэдгээр нь те. Жишээлбэл гэж юу? Сачаас гэхээр биш үү? Зөв болно. За жишээлбэл Киприа тэгээд жижиг Илиад Атиопик тэгээд Дон Хомрик гинүү. Одоо Хомрикийн биш. Тийм. Гэж үү? Хомрикийн биш төлс. Поройжон гэдэг тэр домгийн Хомрикийн бичээгүй одоо төлсүүд тий. Одоо энэ саяны 3 жишээ татсан шүү дээ. Эдгээр бүгдээрээ Троийн домгийн тий. Эдгээр энэ 3-ыг хэлж байгаа байхгүй. Энэ 3 жишээ нь болохоор бүгдээрээ Хомрикийн бичээгүй Троийн домог юм уу тий? Тийм, Троийн домгийн тухай туйлсууд юм а гэж тийм үү? Тийм болохоор одоо энэ эдгээр байдаг болохоор бид нар ийм өөр хувилбарууд нь байдаг гэдгийг бас мэдчихэж байгаа гэсэн үг юм шүү дээ. Ойлгомжтой. За. Энд айгуу гоё юм байна те. За. За. Namorius ancient poets dramatists and visual artists recycled and reinvented this rich body. Reinvented this rich body of myth. Namorius гэж өгсөв. Namorius юу лээ? Олон л гэсэн үг шүү дээ. Олон тооны ч юм те. Маш олон ч. Нэлээд хитэн. Олон эртний poets гэдэг чинь домог билүү юм л. Шүлэг. Шүлэг. Одоо монголоор poet гэдэг бол яруу найрагч гэж хэлнэ. Poem гэдэг чинь шүлэг шүү дээ тий. Тэгэхээр poet гэхээр болохоор шүлэг бичдэг хүн баггүй юу? Poet гэхээр яруу найрагч юм уу? Тий. Шүлэгчин.
тари монголоор тэрийг чинь яруу найрагч гэдэг үстэй. Тэгэхээр яруу найрагчид гэж байна те. Олон За нэрнээр. яруу найрагчид драматистс гэр найруулагч юм уу? Драматист бол тэгэл драматист л байна. Драма хийдэг хүмүүс л гэсэн үг шүү дээ. Зохиолч ч юм. Драмын зохиолч мэдгүй. За зохиолч тэгээд дүрслэх урлагийн хүмүүс артист тэгээд дахин боловсруулсан гэх. Reinvent хүн бүтээсэн. Хүн боловсруулсан дахин бүтээсэн баян reinvent гэдэг чинь invent гэж үгс үг юм тхүү. Домгийн баялаг би юу нэ? Invent гэдэг үгс үг юм тхүү. Invent чинь бүтээх шүү. Юу нэ? Яг хөө бүтээх мөн л дөө. За ерөөхдөө нэг тиймэрхүү заяа. Гэтэ оргоо хоосноос дахиж гаргаж ирэхийг invent гэж байгаа байхгүй. За. Тэгээ reinvent болохоор юу вэ? Дахин бүтээх гэж юу вэ? За тэгээд цаашаа яваа. За. Тэгээд энэ одоо баялаг биеийн домгийн баялаг биеийг дахин бүтээж дахин боловсруулсан гинэ. За. Эдгээр одоо артистууд нь тийм ээ. За. Тэгээд энд одоо нэг тийм домог дээр нэг амтны талаар ярил тэднийг энэ уран бүтээлчд баяжуулаа л гэдэг гэсэн үг шүү дээ, тийм ээ. За тэгээд and yet almost none of these stories appears directly in the Iliad. Бас yet гэдэг чинь ямар юмар ордог вэ? And yet. Yet гэдэг чинь болохоор хараахан болоогүй үгүй гэсэн үг те. Энэ сөрөг утгатай. За энэ and yet гэдэг нь болохоор хамтдаа орж байгаа нэг юу байхгүй юу? In other words гэдэг чинь л адилхан те. Тэгэхээр гисэн хэдий ч те. Гэсэн үг. Одоо өмнөх өгүүлбэрийг хүчтгэж чинь гэсэн үг. Одоо өмнөх өгүүлбэр дээр юм болсон and yet гэхээр гэлээч гэсэн утга байхгүй юу? Тэгсэн ч гэсэн те. За. Гисэн хэдий ч одоо бүх тэр түүхүүд бараг гэж байна те. Almost none гэхээр бараг үгүй гэх юм. Бараг үгүй. Огт байхгүй гэж хэлж чадахгүй шүү дээ. Ямартай ч тийм. Тэдгээр түүхүүд бараг байхгүй appears directly шууд Iliad руу гарч ирдэггүй нөө. Iliad дээр шууд гарч ирдэггүй гэж шүү дээ. Энэ бол яг Iliad дотор бол аль нь ч байхгүй гэж те. Тэр түүхүүд нь. Бараг л байдаг. Хомрын биш эдгээр одоо тэр түүхүүд нь хүмүүс энэ дэр байхгүй мó бараг л байхгүй. Одоо тэгээд энийг ерөөхдөө цааш нь тайлбарлана л та. Гэтэ тэр жижиг түүхүүдээ ер нь бол ярихгүй алгасаад явцдгаа гэдгийг хэлэх гээд байна. Яагаад гэвэл хүн бол мэддэг байсан болохоор. Одоо ерөөхдөө би Facebook дээр пост хийнэ гэж ярьчихна гэсэн үг шүү дээ. Facebook ч гэж юу юм 3000 жилийн өмнөх хүн бол мэдэхгүй шүү дээ. Боломжтой. Одоо жишээлбэл Zeus гэж хийн гэдэг талаар тайлбарлахгүй шүү дээ. Тийм. Тэгээ шууд явчихаа гэж юм шүү дээ. Тийм. За тэнгуүтэй одоо ингэж. За the poem avoids all the obvious highlights of the traditional story, including the wooden horse. Шүлэг нь одоо зайлс хийсэн тэр одоо бүх ойлгомжтой
одоо лум highlight онцгой хэсгүүдийг бичигүүл юм байна. Тэгээд одоо уламжлалт түүхийн уламжлалт түүхийн ойлгомжтой хэсгүүдийг бол бичээгүй юм байна. Тэгээд багтдаг нь одоо сториг тасал авцсан. Тэгээ including гэхэд саяны юм ярьж байгаа тий. За. Тэгээд тэр бичээгүй түүх мөх гэдэг байгаа нь гэдэгт багтдаг нь болохоор тэр модон морь. Нөгөө модон морь Илиад дээр гардаг үстэй. Гардаггүй гинэ. Гардаггүй юм уу? Тийм яг тэр модон морийг одоо яаж оруулсан, яаж хийсэн гэсэн гэдэг тухай ярихгүй ерөнхийдөө зүгээр л тий тэрийн тухай яриа явцдаг. Одоо жишээ нь нэг гэсэн үг тий. Амар алдартай. Миний мэддэг чинь тэгвэл Илиад биш юм шүү дээ. Энэ бол тэр нь бол ойлгомжтой хүн болгоны мэддэг юм байсан бохоггүй тэр үед тий. Тэр үед. Хүмүүс сонссоор байгаа залхацсан. За. It does not start at the beginning with the judgment of Paris. The waiting of Peleus and Thetis, the abduction of Helen, or the master of ships at Aulis, or and which the pole of the city. Тэгээд энэ нь болохоор эхэлдэггүй маа гинэ. Энэ нь болохоор одоо энэний эхлэл нь болохоор ингэж эхэлдэггүй маа гинэ. Тэр нь Парисыг шүүж эхэлдэггүй маа гэж юм уу? Үгүй. It does not start at the beginning гэхээр одоо энэ Илиад байна шүү дээ. Ер нь бол эхнээсээ эхэлдэггүй л гэдэг. Эхнээсээ эхэлдэггүй маа гэж юм биш үү? Эхнээсээ эхэлдэггүй маа. Эхнээсээ эхэлнэ гэвэл жишээлбэл одоо ийм юмнуудаас эхэлнэ гинэ. За. Одоо Парисыг шүүж энтер ч юм уу те? With the judgment of Paris. Тэр чинь Парисын шүүлт гэсэн үг шүү дээ. Нөгөө нэг гурван бурханы хэн хөөрхөн бэ гэдгийг Парис шүүх гэдэг байгаа шүү дээ. Тийм ээ тий. Парисын шүүлт гэж шүү дээ. Парисын шүүлтээр эсвэл одоо Пелеус болон Тетисийн гурмаар Тэгээ Пелеус and Тетис гэдэг чинь болохоор хиний Акелесийн аав ээж хоёр нь шүү дээ. За. Энэ хоёрын хурмаар бас эхэлж болох байсан тийм үү? За. Тэгээд тийм үү. Хелний өргүүлэлт гэж. Abduction. Хулгайлал. Хулгайлалтай. Парис ч одоо тэгмэт Хеленийг хулгайлаа аваа явчихж байгаа шүү дээ. Тийм л дээ. Гэтэ abduction чи өргүүлэх биш үү? Биш. Орчин үед хүүхд өргөж авах юу гэдэг юм? Мэдхгүй ямар ч биш. Abduction л юм шиг. За. Өргөж авах. Чиний хайгаад үзтээ. Чи хүний хулгай гэж байгаа байхгүй abduction гэдэг чинь. Хүчээр авах. Хүүхд өргөж авах юу гэсэн үг. За abortionтай андуураад байна уу? Эсвэл өргөж авах гэдэг чи юу гэдэг вэ? Ямар ч тач өөр үг байгаа чи яах гэдэг юм бэ? Би энэ дээр монголоор бичиж болохгүй. Хэцүү хүүхд вэ? Өргөж авах. Oh my god. Adopt гэдэг юм. Adopt. Тэстэл юм. За юу. Хөөе байна уу? Бэн. Adopt гэдэг юм. Abduction. Adopt гэдэг юм. За. Юу вэ?
За ойлголоо. юм шүү дээ. Adopt, abortion, Дэлгэц abduction. харагдаж байгаа гэж чамд харагдахгүй байгаа тий. За Тэрнтэй тийм хитэ адилхан үг байд юм байна. Хүүхэд хулгайлж бол хүүхэд гинэ үү? Хэлний хулгайлалт. За. За. Тэгвэл мастер Мастер гэж гэдэг нь цуглаан. Юу нэ? Цуглаан гинэ. Цуглаан. Завны цуглаас бишээ цуглаан хөлөг онгоцнууд тий. Аль ус. Хөлөг онгоцнуудын цуглаан аль ус дээрх. Тэгээд эсвэл төгсгөл одоо хотын нурж байгаа төгсгөлөөс нь or end with the fall of the city гэж шүү дээ. Одоо энэ нэг урт зураас байгаа шүү дээ. Нөгөө ChatGPT-ийн зураас гэдэг энэ. Энэ хоёр чинь ингээд beginning гэдгээ ингээд яриад ингээд тайлбарлаад дуусчих жоохгүй энэ дэр ингээд холбоотой. Эсвэл хот онцноор төгсдөггүй гэж шүү дээ. Илиадыг л яриад байгаа шүү дээ. Эсвэл хот онцноор төгсдөггүй. За. Тийм үү. Би хот ондгаар төгсдгийг би ил ярьж байна. За. За. Homer бол тийм болохоор дагуу байгаа шүү дээ. За. Instead. За. Instead, the action takes place over a few days in the last year of the war. Neither the beginning nor the end. Instinct чи юу вэ? Оронд нь түүний тгхийн оронд те. Тийм. Юуны? Оронд нь instead. Оронд нь тгхийн оронд, ингийн оронд одоо өөр ч юм. Тгхийн тэ оронд л гэсэн үг л дээ. тгхийн оронд тгхийн оронд одоо тэр үйл явдал нь болохоор тавьдаг одоо газарт хэдэн өдрийн илүү зааж байгаа. The action takes place гэдэг нь болохоор одоо тэр газарт үйл явдал явдаг гэсэн үг шүү дээ. Гэтэ газар гэсэн үг биш байхгүй юм чинь. Takes place. Үйл явдал өрнөдөг л гэсэн үг зүгээр. Юу вэ? Action takes place гэдэг нь хэдэн үг чинь үйл явдал өрнөх л гэж юм уу? Takes place гэж үг нэ. Яг харин өрнөх л гэсэн үг. Тэгээд одоо when гэдэгтэй адилхан л ороод байна л та. Тийм. За. Үйл явдал ингээ явагддаг байна. Хэдэн өдрөөр илүү гинэ үү? Үгүй over гэхээр туршид гэсэн үг те. Туршид та. Одоо over гэхээр ингээд cover хийчихэж байгаа байхгүй юу? Тэр хэдэн өдрийг ингээд бүхэлдэн гэсэн үг. Тэр нь бол хэдхэн өдрийн тухай л ярьдаг гэж хэлээд байна л та. Санаа нь болохоор. Хэдэн өдрийн турш үйл явдал нь өрнөдгөө. За. Яатгүй юм байна л да тий. In the last төгсгөлийн жилийн дайны төгсгөлийн жилийн тэгвэл Илиад дээр ингээд тий нэг хэдхэн өдөр л ингээд тараалаад өнгөрд юм байна тий. Instead тий. Тгхийн оронд жил мөлийн нөгөө янз бүрийн түүхүүд чинь Илиад дээр бол байдгүй юм биш үү? Тий. За, daily life гэдэг шиг яваад өнгөрт юм байна тий. За, тэгээд neither the beginning nor the end. Дайн гэдэг нь болохоор юун дайн бэ?
Neither гэхээр Өгүүлбэрийнхаа утгыг гаргая. дайны сүүлийн жилийн хэдэн өдрийн туршил үйл явдал нь өрнөдөг гэсэн. Тийм. Одоо энийг чинь л яриад байгаа шүү дээ. Тэр нь төгсгөл биш эхлэл биш төгсгөл юм. Nor гэдэг чинь болохоор хоёулынг нь үүсгэж байгаа байхгүй юу? Neither гэдэг чинь бас үүсгэж байгаа. Тэгэхээр эхлэлч биш, төгсгөлч биш гэсэн үг байхгүй юу? Тэг хэлэх гээд байгаа санаа нь юу гэхээр энэ эхлэл биш, төгсгөл биш гэж юм шүү дээ. Neither the beginning nor the end гэх юм. Тэгэхээр одоо нөгөө нэг түүхийг бүхэлд нь хэлэх эсвэл тэр яг эхлэл дээрээс нь эхлэхээс эсвэл яг хот унах дээр төгсөхийн оронд Илиад болохоор яг тэр нэг дайны сүүлийн жилийн хэдхэн өдөр дээр л фокуслдаг юм байна шүү дээ. Тэ? Тийм эхлэлч биш, төгсгөлч биш. За. A brief and ostensibly trivial episode skewable between two Greek commanders becomes the subject of a monumental 24-book book. Brief гэж юу вэ? Богино гэсэн үг те. Brief. Short гэсэн үг ерөөхдөө бол. Богино одоо юу гэдэг вэ? Хормын турш. Маш богино хугацаа гэсэн үг. Хоромхон гэх юм. Одоо хором гэдгээс бас арай урт юм аа. Нэг тийм богино хугацааг хэлж байгаа. Нэг өдөр ч юм. 2 өдөр ч юм. Тиймэрхүү. Тэгээд богино хугацаа юм тий. Ostensibly гэхээр. Ostensibly гэдэг нь болохоор үзэгдэх байдал гинэ. За харваас гэж. За trivial гэдэг чинь болохоор нөгөө нэг жинхэнэ чиний саяны хэлдэг шиг daily life гэдэг шиг өдөр тутмын амьдралыг хэлдэг хэвгүй юу? Өчүүхэн жижиг өлөг болсон энгийн гэж trivial гэдэг шалахгүй. За юм харваас жижигхэн эпизод байсан гинэ. Эпизод ч үйл явдал шүү дээ. Тохиолдол. Trivial нь тэгээ жижиг ээ. Trivial гэдэг нь болохоор одоо энгийн уйтгартай өдөр тутам байнга л болж идэг хэвийн гэх юм. Тэ уйтгартай. За энгийн хэвийн ангууд үйл явдал те явдал хэрэг явдал. Хэрэг. Ойлгосноо. За scribble гэхээр маргаан байх. Дөрвөлжин. Маргаан муудалцах, хэрэлдэх. Хэрүүл маргаан гэсэн үг. Scribble. За monumental гэдэг чинь алтан юм уу? Юу? Monumental гэдэг нь болохоор дурсгалт гэсэн үг те. Дурсгалт. За. Ойлгосноо. За богино хугацаа болон харваас хугацаа бичлэн байна. Богинохон л гэсэн үг юм. Зүгээр brief гэхээр. Богинохон бас харваас энгийн үйл явдлууд товчхон гэж гэдэг нь болохоор brief гэхээр товчл гэсэн үг юм шүү дээ. За. Ховч богино тийм богино тэгээд тийм харваас энгийн үйл явдлууд гэдэг нь болохоор нэг л явдал шүү дээ, эпизод гэхээр. Үйл явдал. За.
говч тэгээ харвас энгийн үйл явдал гэдэг нь хоёр грекийн командлагчдын хоорондын хэрүүл гэх мэттэй болсон. Гэх мэт биш те. Бүр яг энэ одоо үйл явдлыг бол энэ дээр ярьж байгаа шүү дээ. Тэгээ энэ абриф гэхээр чинь нэг л юмны тухай ярьж байгаа байхгүй. Энэ жижиг одоо товчхон харвас энгийн энэ үйл явдал хоёр грек удирдагчийн хоорондын маргаан нь яасан гэнэ үү гэдэг одоо цааш шүү дээ. Маргаан нь болсон одоо гол юу subject гол тийм дурсгал одоо баг гол дүр гэсэн үг шүү дээ. 24 ном 24 одоо тэр тийм бүлэгтэй энэ төвийн сэдв гэсэн үг subject гэдэг чинь. Тийм гол сэдв нь болсон. Тийм одоо энэ 24 номтой дурсгалт туйлын гол сэдв нь болсон гэж. Тэр нэг жижигхэн маргаан тий. За ингэ дуусах уу да. Энэ хоёр удирдагчийн түүхийг хоёулаа мэдэхгүй юм тий? Энэ хоёр ч нөгөө нэг Агамемнон, Акилес хоёр шүү дээ. Тий. Ойлгомжтой. За дараачийн удаа тэгээд энийг уншчихвал энэ бүлэг ингэ дуусах юм тий. Тэгээ маргааш уншия. За.